босоод өндөгөөс олсон чинь нөгөө хоёр шалтай эрэхтэй над руу хараад бүр амар шоолоод инээлдээд чи шүнжин бид нарын эрхийн ураг хөж хаснаа санаж гин үү? Яагаад гэвэл 2 дугаар курс байхдаа би 7 эрэхтэй 2 эмэгтэйнээс 9 хүний бүлэг хүчинд өртсөн. Уух юмд маань ухаан алдуулах бодис хийсэн. Гимгүү хүмүүс ингээд цогцсны хажууд инээгээд инээд алдаад бүр чамдаан дотор нь цогц байж ах дээр нь хөлөө тавьсан. Гэвч энэ ээж нь тэр 14 метрийн бичлэгийг үзэж явах үедээ дунд нь ухаан алдсан. Тэгэхээр тэр бичлэгэнд нь яг юу агуулгадж байгаа гэдэг нь маш аимшигтай байгаа. Би асар их гомдолтой байгаа. Тэгээ тэр бичлэгийг ард түмэн тавиад үзүүлэлтэй. 2 цаг бүр нөгөө хүний би хөрөөд тэгээд хөрөнтцэн мэдэн штэ нэг. Тэг ингээд авсаг маань товроод өвдөөд ингээд шийдэж чадахгүй. Йоо бид нар өстой энийг шаасан маасан гэж ярьжсэн. Дараа нь би нөгөө талын орон дээр сэрсэн. Амар өмхийн өндөртчихсэн тэр өрөөнөөс. Би тэдэнд сайн хандвал намайг бага өвтгөх байх гэж бодсон. Харин шөнийн 2 цагаас өглөө 7 болтол яргалуулж, хүчирхийлүүлж, доромжлуулж, шээсний сүвэ зэрэмдэглүүлснийхээ дараа би ямар ч амьдрах хүслэхөө болсон байсан. Байн харааж яхан гिचий гэх мэтэр дууддаг байсан. Хизээч юм хүн биш шүү. Сойс угаасаа л ийм сурвал юм. Монгол улсад нь юу л болоод байна да тий? Тогч байхгүй, бензэж байхгүй. Маш хөвдөө өдрүүдэд өнгөрүүлсэн. Дээрээс нь эмэрхүү хэрэгүүд. За энэ 7 хоногт олон нийтийг хамарсан маш том 2 хэргийн талаар цахим ертөнцөөр шууглаа. 16 настай охиныг онц хэрцгийгээр хороосоо хэргийн талаар 2 дахь удаагийн шүүх хурал болж шүүх хурлын үр дүнд маш олон иргэд бухимдлаа. Зам нэгэн бүсгүй тризтер шүүлүүлсэн бас оруулсан ба 19 настай охиныг ангийнх нь 9 залуус олон цагийн турш хүчрхийлж тамалсан талаарх постоо оруулсан. За тэгэхээр хэдүүлээ энэ талаарх постыг бүгдээр уншия. За энэ 1 сарын 19-нд Ньюс цэгийн постлсон пост байна. 19 наснда ангийнхаа 9 хүүхдэд бүлэглэн хүчирхийлүүлсэн гэх иргэний бичвэрийг олж сэртгийлглээ. Цахим орчинд өөрийн туулж өнгөрүүлсэн аимшигт хүчирхийллийн талаар түүхийг ил болгож нийгэм чимээгүй богшсаар буй бэлгийн хэргийн ноцтой асуудлыг хөндсөн нэгэн бичвэр олонний анхаарлыг татаад байна гэд. Цэцэг 92 гэсэн ийм хаягтай иргэн байна. Трийц дээр постлсон пост байна. 2010-аас 11 онд буюу 1-р курст байхдаа намайг хүчинсэн бүлэг болох манай ангийн тэдгээр эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд бөөндөө машинд явж байхдаа баарнд нэг охиндоо танилцсан. Бидэнд нэг л охин байхад хангалттай. Хоорондоо дамжаавчдаг юм гэж ярьж инээлдэж байсныг сонссон байдаг. Хэдий хүнээс сонссон яриа хэдий ч би үнэн гэж боддог. Учир нь тэд нар намайг хүчрхийлсэн. Бас яаж айлгаж дарамтлахаа маш сайн мэдэж байсан. Тиймээс би анхны хохирогч юм биш гэж боддог. Гээд үргэлжлэж байна. Тэр баарнд танилцаад олоолаа дамжуулсан гэсэн яриа үргэлжлэл. За одоо кинон тоглоод байдаг нэг жүжигчин байдаг. Тэр манай анги эрэгтэйчүүдэд үе цайгүй найзалдаг байсан. Түүний нэрийг хэлээд тэр хийгэлсэн тэгээ бид нар үргэлжлүүлсэн гэж ярьсан байдаг. Хин ихээс нь бүлэг дотроо чухал биш байдаг юм шиг байлээ. Надаас өмнө өөр хүн хохирсон байх магадлал өндөр гэж нэмж бичсэн юм. За тэгэхээр яг гол хэргийн талаар юм шиг. Хэрэг болж явах үед эхэндээ би тэдэнд сайн хандвал намайг бага өвтгөх байх гэж бодсон. Гэхдээ би юу ч хийж чадаагүй. Ямар ч биеэ хамгаалах чадваргүй байсан. Харин шөнийн 2 цагаас өглөө 7 болтол яргалуулж, хүчирхийлүүлж, доромжлуулж, шээсний сүвэ зэрэмдэглүүлснийхээ дараа би ямар ч амьдрах хүслэхөө болсон байсан. Дахиж хизээч амьдрах хүсэл маань сэргээгүй. Би өвхийг хүсэж чадаагүй. Гэр бүл маань ард хамаг хачаа үрээд үлдэнэ гэж айж байсан. Гэхдээ тэр гэр бүл намайг хамгаалдаггүй, хайгардаггүй гэр бүл байсан. Миний хойноос хөөцөлдөх хүн байхгүй тэд мэдснийхээ дараа энэ хэрийг миний эсрэг хийсэн. Амьдрах хүслэхөө учраас надад тэмцэх чадал байгаагүй. Бүр биеэ ч имжлүүлээгүй. Одоогийн би тэр үеийн өөрөөсөө яагаад гэж асуумаар байдаг. Гэхдээ яагаад ч би тэр үед хүнд ч итгээгүй. Бас хүнд ч хандаагүй. Одоо би 34 нас хүрэх гэж байна. 19 наснда би хүний алдаж болох бүх зүйлээ алдсан. Нэр төр, бие эрүүл мэнд, сэтгэлийн эрүүл мэнд, ирээдүйн карьер, гэр бүл зохиох боломж, бэлгийн амьдралтай байх боломж, хүнд итгэх итгэл, хамгийн том нь амьдрах хүслээ алдсан. Гэхдээ одоо ч амьд хүн шиг харагддаг. Намайг юм болгосон хүмүүс одоо ч эргчүүлэлтөд хийсэн хэрэгээ ярьж инээлцээр байгаа. Би сүүсийн хараа сургууль төгссөн. Гэтэ тэр 4 жилийн 3 жил нь амьдын там байсан. Яагаад гэвэл 2 дугаар курс байхдаа би 7 эрэхтэй 2 эмэгтэйнээс 9 хүний бүлэг хүчинд өртсөн. Уух юмд маань ухаан алдуулах бодис хийсэн. Юу байсныг нь мэдэхгүй ч хүнийг ухаантай хэрнээ бие хөдлөх чадваргүй болгодог юм байсан. Тэр 7 эрэхтэн дөрвийг нь би намайг хүчиндэж байх үед ухаантай байсан. 2 эмэгтэн тэр бүхэн болж байх үед өрөөнд байсан. Намайг авраагүй. За тэгэхээр энэ эмэгтэй ийм аимшигт пост бичсэн байна. За комментэнд дээл цагдаад өгөө чийдэгдэг 3 жил болдсон бичсэн байна. За энэ дээр нэг энэ нэргэн пост бичсэн байна. Сойсын дэрэгдэх сургууль төгссөн ангийнхан бүлэг хүчингийн хэрэгээр прокуратор нийлээд дарсаар байгаад хөө хилцэх хугацаанд дуусгах гэж байна цаан чинь. За шууд хэрэг рүү оръё гэд. Саяны хэрэг байх шиг байна. 12 сар шинэ жил тэмдэглэх үедээ 7 залуу нийлж ээжлэн 2-оос 7 цаг болтол хүчинцсэн юм биш. Үүнийг ангийнх нь 2 охин бас хамт харж оролцож байсан. Цээ зөвхөн нүдээ төлөж чадж байсан. За нар санаж байна уу нэг Япон эмэгтэй 44 хоногийн турш хүчийг хийлгүүлж тамлуулж байсан тэр хэргийг.
За тэгэхээр тэр зүйл болсны дараа ингээд маргааш өглөө Цэ арай хийж босоод гэртээ харсан. Цэ нь Өвөр Хангай аймгаас ирсэн оюутан байсан. 19 настай охин. Тэр маш зоригтой хүүхдээсэн. Харин энэ өглөө би энэ хөх няц алхаж явж чадахгүй 0 ороо би засаж чадхааргүй болсон байсан. Та нар давсагчин дүүрэн хэрнээ шээс чин гарахгүй байх ямар байдгийг жоохон ч гэсэн мэдж байгаа сте. Цэ гэрийнхэндээ найзуудаа энэ талаар ярьсан ч олигтой дэмжлэг тосомж авч чадаагүй. Би юмд маш их харамсаж байна. 2011 онд болсон явдал. Одоо ч 25 жил болсон биз дээ. Одоос 14 жилийн дараа ч бид хохирогчийг буруутгадаг дойромжилтыг нийгэм хэврээл байгаа шүү. Монголчуудаа. За буцаад нөгөө хүчрхийлэгчээс нэг нь ангийн дарга болсон. Зарим нь өнөөдөр таны мэддэг одууд зурагтаар гараад явж байгаа. Бүгдээр юу ч хийгээгүй юм шиг сайхан амьдралтай. Нөгөө хоёр охины нэг нь болсон явдлыг доромжил болгоод сургуулаар тараасан. Бүхэл бүтэн сургууль Цэг элэглэл доромжлын нүдээр харсан. Хэдийгээр ийм олон хүн мэдсэн ч хэнийч Цэд тусалж цагдаад очоогүй. Миний санахын залуучууд айгүй их тэгж ярьдагтэй. Бөөнөрөө нийлж өстө нэг охиныг яагаал өстө цувраал ингээл тэгэлгэл. Хэр хизээш учирдаггүй шүү дээ. Танд болгоомжтой байгаарай. Ингээд 20 онд Цэ өөрөө анх удаа цагдаад очсон. Хэрэг нь 3 удаа хаагдсан. Хүмүүс нь мэдүүлгээ байнга өөрчлөнө. Одоо жилийн дараа хүн хэлцэх хугацаанд дуусна гинэ. Би энэ постыг оруулах гол зорилго нь тэр ангийнханд тэр 7 дээр нэмэх нь 2 эмэгтэй байгаа шүү дээ. Бүхэлдэн. Цэг амиа орлох бодолд тулталд оромжчоод та нар яаж шин унтан бэ? Би нэг ийм пост харсан. За тэгэхээр энэ бичлэг нь байна. Толгоогоо эргүүлээд хажуудаж харсан чи манай анги эрэгтэйчүүд жагсаа зогссон байсан. Эндээс гараад дараа нь өхөе гэж бодсон. Миний бие тийш шиг санагдсан. Миний бие болцсон байсан. Юунаас үссэн хөх нэц юм гэдэггүй. Гар хөл нуруу хүзүү 2 цаг бүр нэг хүний бие хөрөөд тэгээд хөрөнтцэн мэдэн штэ нэг амар өмхийн өнөртчихсэн тэр өрөөнөөс. Намайг хүчиндээ дуусч байгаа юм шиг байсан. Босоод цаашаа болоод зогсож байгаа нь харагдсан. Гэр бүлийн байдлаа хэлсэн байхгүй юу? Ингээд гэр бүлийн хувьд надад хэцүү байсан юм аа. Яа тэгэхээр ихч маань намайг дээрлэхэд хамт нэг байранд амьдрмааргүй байна гэд хөөгөөд тэгээд би ээж тэгсэн чи ээж ихчийн талд ороод би тэр хоёрт гомдсон учраас тэгээд тэндээс би нүүж гараад ганцаараа амьдчихсан байхгүй юу? Тэгээд трийгээ би ангийнхандаа ярьсан байхгүй юу? Гэт надад амар ихт би амьдралтаа анх удаа тийм байдалд орсон байхгүй юу? Нөгөө нэг гэрийнхэндээ хаягдчих байгаа юм шиг. Яа. Тэгэхээр гэр бүл нь тоохгүй болоод магадгүй энэ охинд ийм зүйл болсон байх. Муу санаатай охтууд, ангийнхан найзууд энэ охиныг гэр бүлийн асуудалтай хайр халамж өгдөг анхаарал тавьдгүйг нь дайламдуулаад маш муу зүйл төлөвлөсөн байх. Тэгээ би ойр ганцаараа юм шиг санагдаж байна. Надад хэцүү байна гэд хэлсэн байхгүй. Тэгсэн чинь өө чамтай чинь бид нар ярьж үзээгүй юм биш үү? Чи бид нартай ярьж л та гэд тэр залуунууд тэгж хэлжсэн. Толгоогоо эргүүлээд хажуудаж харсан чинь манай анги эрэгтэйчүүд жагсаа зогссон байсан. Тэгсэн чинь нөгөө мейдэр хөдөлжсэн залуу дуртай л байгаа зү. Тэр дуртай л байгаа зү гэж хэлсэн байхгүй. Намайг нүцгэн 2 хүн дамжлаад цээж талаас тэр ангийн дарга хөл талаас болохоор дараа нь би нөгөө талын орон дээр сэрсэн. Амар өмхийн өнөртчихсэн тэр өрөөнөөс. Яагаад 2 хүн гэж ахрын юм ярьж исэн учраас ярьж дуу хоолойгоор би ядах чаахгүй юу? Манай ангийн тэр орж тэрийн дуу гарч янда гэж мэдгдсэн. Тэгээд нэг нь болохоор амар тод хэлсэн байхгүй юу? Yes та яаж юм бэ та нар гэд тэр эрэгтэйчүүд тандаад би болохоор нүцгэн ингээд хөл дэлгээтэй байгаа гэдгийг мэдчихсэн. Гэхдээ тэр үед миний дээр хүн байгаагүй. Тэд нар ингээд дууссан юмсан. Намайг хамгийн эхлээд хүчрхийлсэн тэр жижигхэн залуугийн нэрийг хэлээд би тэрийг ална гэд би уйлаад орилоод хэлсэн. Тэгэхэд тэр хоёр бүр ингээд хөтлөн инээжсэн. Миний хувцсыг өмсөдлээд намайг орилж яхад босоод өндөгөөс суусан чинь нөгөө хоёр шалтай эрэхтэй над руу хараад бүр амар шоолоод инээлдээд чи эргээд ирүү. Чи шүнжин бид нарын эрхийн ураг хөгж хаснаа санаж гин үү? Бүгдээрээ мэдсэн юм шиг бүх хүн зэрэг над руу ингээд тэр харц бүр амар. Эрэгтэйчүүд ингээд бүгд намайг хүчинтцээ ингээд би уйлсан байхгүй юу? Тэгсэн чинь тэр охин надад чиний наадахыг чинь угаасаа бүгдээрээ л мэдчихаал юм байл шүү дээ. Тэр нөгөө хатмаа охин гэдэг чинь тэр хүүхэн тэр хэргийн дараа ангийн бүх охтуудыг цуглуулж аваад бүгдэнд нь хэлсэн гэсэн. Тэг ингээд давсаг маань товроод өвдөөд ингээд шийдэж чадахгүй. Йоо бид нар өстой энийг шаасан маасан гэж ярьжсэн. Уг нь би ярмаар л энэ даанч доош орчих гээд байна. Би энэ аимшигын түүхийг би ярьж чаддгүйсэн. Тэгээ эмчдэрээ ярьсаар аваад ярьж чаддаг болоо. Ажиллаа гэхээсээ илүү намайг шалгах
ажиллагаа гэдэг нэрчмэр юм шиг санагдаад байна шүү. Надаас өөр хүнийг шалгахгүй юм. Надаас авсан олон хуудас одоо мэдүүлэг байхад нөгөө хүмүүсээс болохоор ингээд А4-ийн цасны талч өгөхгүй гомхон мэдүүлэг авсан байна. Тэгээд анх өгсөн гомдолтой нийлээд 4 удаа агцсан. Одоо энэ эмэгтэй ингээд царайгаа нуухгүй ил гаргаад бүх үнэ хэлж байна. Одоо ингээд масктай ч гэсэн нүдмөд ингээд царай нэг барыг харагдаж штэ тий хэн гэдгийг таних боломжтой. Тэгэд одоо яг хэрэг хийсэн хүмүүс нь хаавар явж байгаа мэдгүй. Тийм үстэй. Хинч танихгүй. Тэдрийг ч гэсэн ил болох хэрэгтэй үстэй. За тэгэхээр бид хохирогч эмэгтэй нүрийг нууж дуу хоолойг нь өөрчлөх боломж байсан ч өөрөө ил гараад асуудалтайгаа шууд тулахаар зориулсан учраас зөвшөлдсөний дагуу цацсан гэдгээ хэлэх нь зүйтэй болов. За тэгэхээр товчцэг эмэн дээр гарсан нөгөө бичлэгийн талаар тодорхойлох хийж байна. Хоёрт маш олон хүмүүсээс нийгмээс нуугдаад амьдарчихсан, амьдрал нь там болчихсон байсан он жилүүдэд даваа туулаад одоо л нэг зориглож тэмцэх тэнхээтэй болоод ил гарч шүглүүлж байгаа гэдгийг нийгэм нь ойлгосон. Маш их зүйл ярьсан. Цацагдаагүй олон деталууд яриануд байгаа. Сонсоод хүндхэн эсгүүдийг бид цацаагүй. Одоо гол нь хохирогч нь ил гараад гэмт хэргийг үйлдэл бүрийг өөрөө ярьж байгаа. Энэ хэрэг дээр цагдаа прокурор нь ажиллаад өгөхийг шаардмаар байна. Хохирогч үүний төлөө ил гарсан. Бид мэдээлэл сэтгүүлзэн үүргээ биелүүлсэн. За тэгээд хохирогч бүсгүй маань шүглүүлээсний дараа юу болсон бэ гэвэл энэ пост байна. Хохирогч эмэгтэй яаралтай хамгаалтанд аммаар байна гэд. Хохирогч эмэгтэй хаалга үүдэх түвш амар цайг нь үзүүлэхгүй байгааг нь гэмт хүмүүс одоо гэр бүлзээ одохгүй хин гэдэг нь ил болох гээд айж байгаа юм байна. Хэрэг хуучрдаггүй юм. Энэ хэрэг сэргээгдэж хуулийн хариуцлага өөрүүлэх ёстой. Хохирогч эмэгтэй олон жилийн өмнө болсон нэг ангийнхаа хөвгүүдэд хүчин дүүр сэтгэл санаагаар бие мах тэгээд олон асуудал давхар хохирч иржээ. Энэ хохирогч руу нэлээд олон халдах гээд байгаа бололтой. Гэмт хэрэг хийсэн хүмүүс нь ил гарчих юм бол тэд нар магадгүй бидний мэдэх олонний танил байгаад байгаа юм шиг байна. Тэнгууд нь хохирогч эмэгтэйг дарамтлах гад хаалга үүдийн нүдэд ер нь сүрдүүлээд байгаа гэсэн үг. За энд цэцэг гэдэг эмэгтэй өөрөө бас ийм постыг бичсэн байгаа. 7-гийнх нь нэг нь цэрэгт явчихсан учраас энэ зураг дээр байхгүй байгаа. Энэ дунд хэрэг хийгээгүй ч хил амаар доромжилчхоод нэр төрөг нь гутайхад оролцсон. Гэмт хэргийг нь ярилцаж инээлдэж явсан нэг эрэгтэйг даралгүй үлдээлээ. Тэр эрэгтэй өөрөө уушлахгүй үйл ил дарж болно гэж хүчрхийлсэн хүн нь энд байгаа юм байна. Энэ шар энэ хоёрыг бол дарцсан л байгаа юм байна л да. За тэгээд тэрнээс хойш Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас хүчин дэх гэмт хэргийн мөрөөр шалгах ажиллагаа явуулж мөрдөгчөөс 2 удаа хэргийг хах саналтай тус прокурорын газарт ирүүлсэнийг 2025 оны 5 дугаар сард мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг буцаасан гинэ. Тэгэхээр сошиал дээр ингээд хүчин аваагүй байх үед нь прокурорууд ингээд тухайн хэргийг буцаагаад татгалзаадсан байна шүү дээ. Тэнгууд ингээд маш олон хүмүүс ингээд энэ хэрэг дээр ингээд фокуслаад ингээд сенсац болгоод ирэнгүүт манай хүмүүс яг үндсэн ажиллаа хийх гэж эхэлж байгаа царай. За энэ дээр нэгэн бүсгүй пост бичсэн бэлээ. Хүчингийн хэрэгтнүүдийн хаягууд нь энэ байна. За энэ мөн биш гэдэг нь бол сайн мэдэхгүй. За тэгэхээр сүүсгээс та нар санаж байна уу? Бажи алт дээр Немо нэг ярьсанд орсон байсан. Тэн дээр нэг бас охин шүглүүлсэн тий. Яаж эднэр дээрлэхдэг байсан бэ? Энэ гурван бүсгүй ангийнхаа охтуудыг дээрлэхэж яаж бүлийддэг байсан бэ гэдгийг санаж байгаах. Тэгэхээр хандмаа гэсэн Facebook хаягнаас биччихсэн. Хүүе манай ангийн охтууд лаадаг байсан штэ. Яг Jerry, энэ Мишель гурав. Хаха. Яаж ингэж бүр үнэнгээсээ ярьж байгаа юм чи худлаа ярьж чаддсан бэ? 2 жил бүр зодож нүдэд зоваасан. Намайг сургуулиас хөөлөх гэж манай ангийн охтуудад бүли хийж байгаад өөрийнх нь хүсэлтээр сургуулиас гарах гэж дарамтлагдаг байсан байгаа юм. Базах цаашаа байсныг нь бүр бүх доод ангийнх нь мэдж байгаа дөө. Лол бас гоё юм ярих юм аа. Энэ гурван хүмүүсийн нүдэн дээр ингэж ярьж яваад л эдийн ингээл. Манай ангийн охины хамрыг хууртал цогч байсан. Баян нүрийг алгадаад цээж рүү шанаадаад бүгд хөхнэц явдаг байсан гэд. 100 төгрөг өгöd вайн авчир хариултын нөгөөрөө гэж дарамтлагдаг байсан. Баян харааж яхан гिचий гэх мэтэр дууддаг байсан. Хизээч юм хүн биш шүү. Сойс угаасаа л юм сурвал юм уу? Нэг нэгэ дээрлэгдэг, бөөлийддэг, дээд курсныхан доод курсынхаа дарамтлагдаг юмд явуулдаг. За дээрэс нь тэгээ хүчрхийлдэг. За 16 настай охины хэргийн талаар шүүх хурлаар юу болсныг сонсцгоё. За зөв цэгийн дээр нэг юм пост орсон байгаа. Прокуророос ялагдагч Цэдийг 2024 оны 2 удаагийн үйлдэлээр хүн алах мөн занл хийлгэх саллах гэмт хэрэг байнга үлдэж амьдралын хүүсэр болгосон 16 наснд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон эд хөрөнгө устгах гэмт хэрэгт буруутай гэж үзэж бүх насаар нь хорих ял оноо. Харин ялагдагч ЭГ нарыг хүн алах гэмт хэрэг хамжигчаар оролцсон хэмээх яллах дүгнэлт үйлдэлснийг хэрэгсэхгүй болгож цагаатгаа өгнө. Мөн өсвөр насны ялагдагч ХЭГ 16 наснд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэж прокуророос ялах дүгнэлт үйлдэж шүүхэн шилжүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. За тэгэхээр энэ ган эрдэнэ, номын эрдэнэ, инх сайхан гих нөхдүүдийг ер нь бол цагаатгахчихж байгаа. Тус журамлан муулийн тусгай анги 11-р зүйлийн 2 төгсгийн 2-1, 2-7, 2-11 хэсэг зааснаар ялах дүгнэлт үйлдэж ирүүлснийг эрүүг хэрэг хэн шийдвэрлэх тухай хуулийн 34
19 Мэдээж энд нь нэгийг нэгтгэх залтааснаар гэмт хэргийн шинжилгээ үндэслэлээр хэргийг эргэсгүй болгож тэдгэрийг цагаат тусгай. За тэгэхээр шүүх хурлаа давгд орж өгөл бүх насаар нь хорих ялаар шийтгэхэд за бас нэлийн хэдэн мөнгөн торгуулаар торгосон баг шиг байсан. Гэтэ тэглээгээд энэ хөрлийг хийж барагдуулж чадахгүй шүү дээ. Зүгээр байсан ээжтэйгээ хамт инээгээд явжсэн охиныг тийм болгочоод. Магадгүй хүн дэглэмтэй шоронд энэ давгд оржийг хүнд гарууд нь нийлээд үнэхээр амар зайгийн бити үзүүлээсэ. Үнэхээр тамд амьдруулаасаа гэж хүсэж байна. Мэдээж шүүх хурлын үр дүн хүлээн зөвшөөрөхгүй хамгийн бухимдалтай байгаа хүн бол мэдээж тэр охины ээж. Эрхэн байдаг бол 14 минутын бичлэгийг Монгол ард түмэнд үзүүлэлтээ. Би асар их гомдолтой байна. Мэдээж ээжийнх нь мэдэрч байгаа энэ их гомдол, цөхрөл, энэ хөвдөлтийг төсөөлөх аргагүй баг. За тэгэхээр шүүх хурлын үеэр энэ хэрэгтэй холбоотой 14 минутын урттай бичлэг цацагдсан байгаа юм. 14 минутанд мэдээж маш их зүйлийг үзүүлсэн байж таарна. Гэвч энэ ээж нь тэр 14 минутын бичлэгийг үзэж явах үедээ дунд нь ухаан алдсан. Тэгэхээр тэр бичлэгэнд нь яг юу агуулгадж байгаа гэдэг нь маш аимшигтай гоц. Би асар их гомдолтой байгаа. Тэр бичлэг өнөөдөр тавигдсан. Хэрхэн байдгүй л тэр бичлэгийг ард түмэн тавиад үзүүлэлтээ. Хяналтын прокуророо мөрдөн байцаага албаа. Би энэ Монгол улсын шудраг ёс гэж байдгүй гэдгийг би энэ жил гарангийн хугацаанд энэ 581 хоногийн хугацаанд би харлаа. Хизээ хохирогч яллагтгч хохирогчоо өмгөөлж байгаа өмгөөлөгч нь Монгол улсын шүүхийн шийдвэрийн өмнөөс цагаатгнаа гэж захин хуудаснаа сошиалд тавиад гимгэн хүүхдийг цагаатгнаа гэд болдго юм уу? Шүүхийн өмнөөс шийдвэр гаргадаг өмгөөлөгч нарыг би өнөөдөр энэ хэрэг дээр харлаа. Өгсөн үхэлэх биш гэж гараас хөтлөх ганц үр юм нүгтэл. За тэгээд наран тоё гэд хөрөгчийн наах цэгч юм шиг байгаа юм. Дөөгмөн насаа алах сэдлийг ган эрдэнэ өгч алуулах боломжийг нь номын эрдэнэ бүрдүүлсэн. Номын эрдэнэ 32 настай амь хөрөгчтэй холбоотой. 16 настай охины амийг хороосон хэргийн шүүх хурал 2 дахь өдөр үргэлжлэж байна. Хөрөгчийн наах цэгч наран тоё миний дүү айлын ганц охин, аав нь айлын ганц хүү. 80 настай ээжийг асрах байтал өөрөө асруулад явж байна. Хулгайчийн хүүхдүүд том байдаг юм байна. 32 настай эмэгтэй ар гэрийнхэн ч дуугарх хэрэгтэй. Бид нар бол мэдээж юг шүүж чадахгүй. Гэтэ тэр 14 минутын урттай бичлэгэн дээр бүх зүйл тодорхой байгаа ах гэж найдаж байна. Магадгүй шүүх тэрэн дээр үндэслэж шийдвэрээ гаргасан юм болов. Гэтэ та нар боддоо гимгүү хүмүүс ингэж цогцсны хажууд инээгээд инээ далдал бүр чамдаан дотор нь цогц байж байгаа дээр нь хөлөө тавьчихсан. Ийм байж болох уу? Үнэхээр Монголын шүүх шудраг бос шүүсэн гэж үү? Та нар санаж байгаа бол нэгэн эмэгтэй шүүх хурал дээр алуурчныг өөрөө буудаж байгаа дүрс бичлэгийг харж ирсэн баг. Тэр нь ямар алдартай бичлэг вэ гэхээр Марина Бахмайер 1981 онд Любкийн дүүргийн шүүхийн танхимд охиныг нь хүчирхийлэгч алуурчныг нь буудан хороосон герман эмэгтэй Анна Бахмайерийн охин 72 оны 11 сарын 14-нд төрсөн. Тухайн хэрэг болох үед 7 настай байсан. 80 оны 5 сард бяцхан охин Аннаг бэлгийн хүчирхийлэл үлдэгч Клаус Грабоскид хулгайлагдаж бэлгийн хүчирхийлэл өртөж амнасаа алдсан. Шүүгчид үнэн зөвөр шүүнэгдэд итгэн бүр итгэлтэй байжээ. Тийм ээ, эхний шүүх хурал дээр алуурчны өмгөөлөгч нь түүнийг сэтгцийн өвчтөө гэж шүүгчид хэлж батлан даалтаар гаргажээ. Түүнийг нь мэдсэн ээж нь дахиж дав заалцсны дараа дахин 2 дахь шүүх хурал болоход харин эсрэгээр алуурчин түүний эсрэг хуулийн цорхон ашиглан хэрэг дээр тоох гэж оролдож байсныг мэдсэн Марина шүүгч болон шудраг шүүн гэж байсан итгэлээ бүрэн алдаж дахин 3 дахь шүүх хурал болж 81 оны 3 сарын 6-нд буюу шүүх хурлын 3 дахь өдөр 10 цагийн орчимд охины ээж дүүргийн шүүхэд охиныг хөнөөсөө алуурчин Грабоскигийн нууруу 7 удаа буудаж тэр дорой алжээ. Марина Бахмайер гэмт хэрэг үйлснэхээ дараахан би түүний нүүрлөө буутахыг хүссэн. Харамсалтай нь нуруур нь буудсан. Би түүнийг үхсэн гэж найдаж байна гэжээ. Тэгээ 3 сарын 2-нд түүний амь насыг бүрэлсэн хэрэгээр 6 жилийн ял оноосон юм байна. За энэ хэрэг хэвлэг мэдээллээр өргөн дийлгэрч маш олон хэлэлцүүлэг өрнөсөн. За Марина шудраг ёсны төлөө байсан түүнд ял өгсөн учраас судлуулахын тулд байлгүй дээ. Ард түмэн жагсаалын шүүх өмнө шудраг ёсыг нэгч ард түмэн нэгдэж байв. Мэдээж ард түмэн бол шүүхийн шудраг ёсыг нэгэх хэрэгтэй. Түүний амь насыг хүрлэгсэн хууль бусаар галцсан эзэмшснээр буруутгаж 6 жилийн хорих яллаар шийтгүүлсэн ч шоронд ажил сайн хийж байсан учраас хугацааны өмнө буюу 3 жил ял идлээс суллагдсан байна. Тэрээр дараад нь эдгэршгүй нойр булчирхан хорт хавдар тусчээ. Тэрээр нэгэн хүсэл байсан. Охин нь Аннагийн хажууд оршуулаарай хэмээж тэрээр 96 онд нас барсан байна. Түүний хүслийн дагуу Аннагийн хажууд оршуулжээ. Иймд одоогийн шүүгчдээс бид шудраг ёсыг нэхэж тэмцэх хэрэгтэй гэдгийг тодоос тод үлдсэн жишээ нь энэ түүх юм.